Medical Media Man үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe хатарх хавтгийг мартаарай. Бичлэгэндээ орцгоё. Аним нэглэхэд царай муутагаас болж хүнд ялгагдаж байгаа залуугийн зурглалаар эхлэх бөгөөд тэмч болохоор метрон дотор ч 50 явахгүй. Нэг хүүхэн миний биет хүрчлээ гэж худлаа ирээл. Хэдийн мань хоёр гарт юм барьсан байна гэж хэлсэн. Авч явж байсан зүйлийг хараад хинч түнд итгээгүй. Тэгээд шүүхийн өмнө дуудагдаал мань хүн торгуул дунаа. Ерөн л бүтэхгүй амтралтай. Нэг худлаа ирсэн хүүхэд чинь баригдаад торгуулаад өнгөрсөн мэн гэж идэг. Банкны үр зээлмөр талийч гисэн. Тэгэл нэг өдрөө түүнд мэйл хийгдэм байна. Энэ ертөнцөөс залгаж гэнэ үү? Энэ ертөнцөөс юммаар байна уу гээл. Мань хүн болдгсон бол юммаар л штэ гэж байгаа. Тэгээд шөнийн 2 цаг цонхоо онгол гэж хэлсэн байдаг. Тэгэл хэлснийхэн дагуу хийсэн чинь нөт төр нэм гараад ирнэ. Эхний ээлжинд гадаа төрхөө сонгоно. Гэхдээ гадаа төрхөө бууруулчууд үзүүлэлт нь үсэх юм байна. Тэгсэн бүр гадаа төрхийн хасаг 255-ыг хийчихдээ. Тэгэл зарим чадруудаа бууруулаад тэрхээ ирээр үзүүлэлтэд нь өссөөр идэг. Охин төрөх юм бол амар хич би хасна гэснэ. Бэлгийн харилцаанд орох юм бол дэлбэрч өгнө гэж авдیں۔ Тэгэл нөгөө ертөнцид насаараа зандын явах сонголтоо хийчихэж байгаа. За тэгэл алга болоод нөгөө ертөнцидөө сэрэндээ. За тэгэл мань хүн сэргэд нэг бүдүүн гахаа доогуур шалдын зогсож үдээ. Энэ нөгөө хасах 255-ын гадаа төрөх нүү гээл. Тэр ганцаараа сэрэг болтой. Тэрнтэй хамт 3 юм сэрсэн байна. Гуруулаад царилэг харин мань хүн ганцаарх нь царимут тий. Мань хүн үлдсэн нэг охинд нь хувцас өгсөж нөгөөх нь царимут болохоор тоож мөхгүй тий. Тэгэл дараа нь би нэг нэгээр нь танилцуулаад. Дараа нь мань хүн шүүгнээс мөнгө авах гээд авсан чинь тэр нь алга болчтий. Мөнгө олох чадамжийн бүр амар буулгаад баг мөнгө олж ерөөсө чадахгүй болчий. Энэ ихт ямар тэнэг арга тийг шүү. Дараа нөгөө чинь өгсөн хувцснуудын өмсгөөл үйж байна. Мань хүнд энэ хувцас таарахгүй байх гээл өмссөн чинь таарж үдий. Одоо син нөхрийг одоо бүдүүнэ гэж дуусцгаая гэдэг. За удлаа наач шигээрөө гэдэг нэгтэй. Дараа нөгөөд чинь цугларч мөнгөө хуваахаар болно. Мань хүнч тэр мөнгөө авч чадахгүй болохоор нөгөөд төгчж байгаа. Нөгөө царайлаг залууч санаа зовчихсан болох юм уу гээл. Харин чинэлэгээ үстэй авчил даа гэж шуналтаал. Дараа нь зэвсэгнүүдэд сонгохоор болно. Тэгээд тайчулууд аваадаа тоожигдсан хамгийн сүүлд зэвсгээ сонгоно шүү гээл. Мань хүнч тэр хамгийн түрүүнд ялгадаал. Тэгэхэд оноогдсон зэвсэг нь нэг модон таяг. Мань хүнд ч зэвсэг хамаагүй миний үзүүлэлтэд амар их мэх гээл тээ. Нөгөөд ч тэр газрын зураг хараал гараа явсан чинь өөдөнд нь нилээ хэдэн гоблин хүрээд ирсэн байна. Царайлаг залуу шаргал үстэй хоёр уртаас нь дайраал. Харин нөгөө чирнэлэгээ үст чинь нумаа нумлаж чаддгүй. Тэгэл мань хүн цаашаа арж исэн чинь араас нэг гоблин ирж ирсэн нэ зөхөө. Мань хүнч тэр зөрүүлээ зөксөн чинь цохилт нь юм болдгүй. Тэгэл нөгөөх нь бас өвдгөрөн зөхөөл. Мань хүнч тэр сөхрөөд өчөж байгаа. Миний үзүүлэлт яасан бэ гэсэн чинь нэр левел нэмэх байх гээл зөксөн. Үзүүлэлт нь аимшигтэй нэх болохоор левел нэмэл. Мань хүнч тэр бүх үзүүлэлтэд бүх чадруудаа хуваагаад өчөж байгаа. Нэг чадвартаа гэхэд хэдэн их найдаар нөгөөл. Тэснэ буу юм болж ачаалж ирсэн мань хүн төгс бурхан гэх цол өгчдیں۔ Нөгөө гоблин чинь цохилд юу ч болдгүй. HP тэгсэн чинь аимшигтэй. Тэгээл төгс бурхан төрлөө мөрлөө гээл. Нөгөө чирнэлэг үстэй чинь нумаа ломлж чадахгүй өөлж мөлөө. Мань хүн арч санаа зовсонтой худлаач үжиглэж би номлохгүй бол ийм өвчтөй байгаамаа би өглөө гээл. Би өмнө номын дугууланд явдаг байсан юм а гэж. Мань хүний чадрын үзүүлэлт нь илүү сайн болохоор дор нь л номлоод өчлөгөө яах вэ? Тэснэ чирнэлэг үст нь гайхснаа. Та нэг сумаар нь харваад үзэх юм уу гэх нэг сум өчтөг. Мань хүнч тэрс харавсан чинь бүр дээш онсноо. Шидийн тойрог үүсээд дотроос нь луу гаргаж ирээд наачдیں۔ Тэр нь гаж ирснээр бүх гоблинууд нь устгахчин тэрээ. Тэгсэн ч араас нь дахиад гоблин гарч ирээл. Шар үстэй охин царайлаг залуу уртаас нь дайрж байгаа бол араас нь нөгөө чирнэлэг үстэй чинь хамаг сумаараа буудж өгч гинөө. Ядж яхад нэг ч онохгүй. Тэгсэн суманд дууссан чинь үс зулгаагаа суучдیں۔ Мань хүнч тэр нэг чадвараараа мөчрийг сум болгож хөвөрлөхаал. Тэгэл чимэг өхөн ард нь тавьснаа наа чи сум байна. Тэгснээ сум аваад дахиад хаамаагүй харваал. Дараа нь хэд хот руу орж ирнэ. Нөгөөд нь бөөргөрийн газар байна иш орыг. Мань хүнч тэр энэчнээс энэ хэдтэй зам саалыг. Тэгээд цааш ганцаараа оролцож байгаа. Мань хүний гидсэн өлсөөд суужсэн чинь
Чинэлигаа зүтж нь хүрээд ирнэ. Тэгснэ мань хүнд бүргээр авч өгье юм уу гээ. Өөр хэмжээд гисэн шиг айгүй том бүргээр өгнө. Мань хүн авч байгаа л биеинд нь хүрсэн чинь өгч байгаа юм шиг аимшигтэй хич би хасагдаал. Тэгэл нөгөө бүргэрээ шидэл газар руу нилаа ийн. Бараг дэлхийс үрж байгаа мэт мэдрэгдээл. Нөгөөхөн чинь авчирч гисэн бүргэрийн газар руу нилаад хайсан чинь арайчтай мэрэгчтэй гэж нөлөөмс тусгаад тэгсэн мань хүн ялсан ч гэсэн авч идэх гэсэн чинь маа юу миний хийх гэдэг өгчдөг. Үнэндээ ард нь сум нууцаар авчиж тавьсныг мэдчихсэн л болж тарж байгаа. Дараа нөгөө хэд нь ирж дуудаа. Хоёрдугаар анги эхлэхэд нөгөө Чинэлигаа үстэй чинь баахан сум хөдөлж авч байна. Би баян чи ядуучж. Дараа нь явхаар болж мань хүнийг дагуулж явахдаа хамтсанаас нь барьсан чинь нөгөөх нь самсны цаанаас үйлчлдэг болтой. Эгрүү дараа нь шин эскелүүдээ хараад бодлогошроо сууж ийн. Дараа өдөр нь нэгэрүү баахан хоол аваад ирчээ. Хаанаас болсон гэсэн чинь яг юу болсныг худлаа ирдэг. Өндөө бол мань хүн сумны бизнес хийсэн. Өчрөөдийг сум болгож хөөлгөнгүүтээ зэвсгийн дэлгүүрт авч өгөөд орд нь хоол худалдаал авцсан билээ. Дараа нөгөөд чинь ахур уу их орлоо. Тэгтэл гаднаас гинт далайн дэрвчний хувцастай нэг гай ороод ирдیں۔ Би ч гэсэн та нартай адилхан дэлхийгээс ирсэн гээл. Тэгснэ буудлын тасалбар өдрөө өгөөд нилээн найрсаг. Бусдын дүүнийг хараад мэдээд тахт энэ Чинэлигаа үстэй ерөөсөө мэддэггүй. Мань хүн шүүнийг нь хараад ямар ариухан юм бэ гээл. Тэгснэ нөгөө гай чинь та нарыг би чиглүүлж өгнө мөн гээл. Ди царайлаг залуу эргэлзэж байсан ч цааш тэгэл цуг хамт явахаар болчихж байгаа. Нөгөө Чинэлигаа үстэй чинь яаж ном сум харавдгийг зааж өгөөл. Нөгөөдгөн ч тэр би баян хичнээн сум авсан чадна гээл. Нэг сумын хэдэн саяар нь бодоод үзэхэд харуулдаг. Тэгтэл хичнээн баян байсан ч мөнгө хэмгцэн дээр гээл. Харавсан чинь яг онцтیں۔ Мань бүдүүнээ чинь тэгэл туршлагатай сайн зааж шүүгээл. Нөгөө чинь бэлтгэлээ хийж байна. Тэгтэл бор залуу мань хоёр болохоор суугаал хараал. Бор залуу чинь зааж өгч болтой. Мань бүдүүнгүй анги чи тэртээ сүг бэлтгэхгүй мүү гэсэн чинь үгүй гэсэн чинь наа таяг чинь бас нэлээд хүчтэй шүү гэж байгаа. Дээр сүм олборлох гээд явжсэн чинь аврах том колим таарсан байл л да. Тэгсэн таягных хамгийн хүчтэй скиллийг ашиглана гэсэн чинь 200 км доторх бүх зүйлс үнсэнд хорог болно гэж хэдий. Тэгэл мань хүн болсон гэж байгаа. Нөгөө бор залуу чинь чи тэртээ нэгдэхгүй бол над шиг тэгж гаал жигдэж шүү гэж байгаа. Цуг энэ ертөнцид ирсэн хүн нь бор залуу хөөгөөд оронд нь өөрөө хаан болсон гинэ. Хэрвчтэй гэсэн чинь чаас 100 200 гэж байгаа. Энэ баг хүчтэйдээ ордог төвшнөл юм шиг үлээ. Цааш агуураа ороход манахаас хамгийн амх нь нөгөө Чинэлигаа үст. Бага байдлыг харангуйтаа мань хүн одоо хідэн настаад энд ирсэн болоо гээл. Тэгсэн нөгөө царайлаг залуу чинь чи нэр хідэн настаад энд ирсэн төлөвлөгөө зохиох гэсэн гээл. Харин царайлаг залуу болохоор өөрөө бүр 30 таата энд ирсэн гинэ. Тэгсэн нөгөө Чинэлигаа үст чинь би 16 настаад ирээгүй гэж идэг. 17 гэсэн чинь нөгөөх нь ямар ч ялгаагүй юм шүү. Тэгсэн нэг амар том хаалга болноо. Чинэлигаа үст шууд сонирхоо онгоолог гэсэн чинь дотор нь амар хүчтэй төвшний мангас болтой. Чи зүгээр ганц яхал чи наатхандаа тастуулна гээл. Мань хүн хүчтэй болохоор тэгээл сонирхоол. Тэгснээ шинэ хүмүүсийг хүлээж авдаг өрөө гээл нэг өрөөр оролтын. Идэж уух юм тавьчихсан бүр. Мань хүн шидээр харсан чинь тэр ундаа дотор унтуулах юм байдیں۔ Мань хүн ч тэр надад нөлөөлөхгүй гээл. Царайлаг залуу завгүй магуу гээл явчихсан чинь Чинэлигаа үстэй нөхөр уучил та идчихэл та гээл. Бар залуу ч хажуурнаас нь ятгсаар тэгсэн гинт царайлаг залуу би үнэнтэй танд эргэлзэжсэн гээл хэлчихэж байгаа. Дараа нь тэнгүүтээ шууд идээд уугаад эхэлв. Тэгснээ мань бүдүүнгүй та нарын өмнөх амьдрал чи ямархуу амьдрал байсан бэ гэж асуучдаг. Ямар сайхан амьдрал туулсан болоод энд хүрээд ирэх үдээ. Нөгөө ертөнцөөс зугтаж энэ ертөнцөд ирсэн нь ямар нэгэн шалтгаантай л юм чинь. Царайлаг залуу бүр компани дээр байгуулсан нэлээд амжилттай явжжээ. Мань хүн ч үүнийг амьдрал дээр мэддэг байснасаа тэр захиралтай ямар адилхан юм бэ гээл. Тэгээд AI төслөөр дампуурсан гэж байгаа. Тэгээл бүр ямар ч болж бүтэхгүй юм болол. Тэгэл ерөнхийдөө энэ ертөнцөд хүрээд ирсэн. Тэгж ярьж байгаа л бүгдээрээ тас. Нөгөөс нь ч гэсэн нэлээд хэдэн хүн авчирчихсан. Эдрийг хүний найманд явуулах ч болтой. Царайлаг марайлаг хүмүүс гэлтэй. Харин мань хүнийг харангуйтаа мах хэдэлхаанд өгч хөвчөж байгаа ш. Тэгэл ижс чи нөгөө царайлаг залууч нь босоод ирдیں۔ Гэхдээ арайч нэг хөдөлж чадаал. Нэг булчтай гаян бариад харан цохол. Ханлуу савуулж ахт нь мань хүн гинт гахаа гэдэг довтлогоогоор ороод ирэндээ.
Ийш тишээ бөмбөгч гоогоол өнхрөөл. Тэгсэн нөгөө царайлаг залууч чинь холд гээл. Би наадуулагч чинь бүгднгийн нэг цогцолтоор дуусгана гэж авдیں۔ Нөгөөд нь ч дайраа. Мань хүнч тэр хүчээ ашиглаж юм бол найзуутай гэмтэх гэдэг болохоор ингээл өнхрөөл. Тэгсэн нөгөө царайлаг залууч нь бас гэрээслэл бичжээ. Хэрвээ найз болон анд нөхдөд орхих юм бол үхэн гэдэг гэрээсэл бичсэн юм байна. Нөгөөд нь ч тэр дайрахаар нь мань хүн бамбаа болж өгөөл. Тэгсэн нөгөө царайлаг залууч нь энэ миний тэр гэрээслэлээс авсан чадвар гээл хөрчдیں۔ Төж өөрснөө альдын баатраа матар гээл. Баахан сүртэй нэр хэлж байгаа л цогчижсноо нударгаа туулгаал. Яагаад цөөгөөс цогчвол өвчнө гээл. Нөгөөд нь ч жоохон айс молтой ингээл доошоос үгдсэн чинь нөгөө альдын баатар чинь аршиг харж яваад араас нь яг хутаг дүргэж яхад нь манд бүдүүнээ чинь урд нь яа бүдэрчлээ гэд унаад өгдөө. Гэснээ муу бүдүүнээ гээл царай муутаа зайлаач гээл бүгдээрээ жигээл. Тэгжээс ч мань хүн нусаа гаргаж шийдсэн чинь хан цөмлчнөө. Альдын баатрын нэг хийсэн гээл. Тэгснээ хамтрагч болох цагаан шохор нь хурж ирээд ийм болгосон гээл. Нөгөө эдэн ч тэр итгээд бүгдээрээ доошоос өгдөөд унчиж байгаа. Амир шээ альдын баатраа гэл. Тэгснээ бүгдийг жагсааж агаад мань бүдүүнээ альдын баатарт одоо на халуун нударгаараа бүгднийг аалгад гээл. Наад бол ч ерөөсөн хүний өвдөлтийг мэдэрч үзээгүй сургая гэж байгаа. Тэгсэн нөгөө царайлаг залууч нь буцаж хөөрээд их гэмтэмэргүй болохоор зүгээр л өөрийнхөө гараар аалгадахаар л болж байгаа. Нөгөө эдэн ч амир өшөөсөнд баярлаа гээл дуртай яалгадуулаад. Мань хүн бүр юу хараад байна аа л гэж. За тэгэл нөгөө дээрэмчтэй хүлж өрхөөл нөгөө хоёр хамтрагчудаа зөөгөөл. Тэгсэн нөгөө царайлаг залууч нь биеийн сүлдсэн бол та унаад өгдөө. Тэгсэн нөгөө дээрэмч чинь хөөе бүдүүнэ чи манай багт орохгүй үзгээл. Тэгсэн мань хүн гин чин тас татаал. Энэ надаас илүү хүчтэй гэж худлаа хэлж байгаа л явж байгаа. Дараа нөгөө дээрэмчтэй шоронд оруулаа мөнгөтэй болчихжээ. Тэгсэн бүдүүнэг чинь нөгөө хоёр охин чинь чи бас унтцсан байсан юм гэсэн чинь нөгөө царайлаг залууч нь бидэн дундаа хамгийн зөрөгтэй байсан гээл. Дараа нөгөө олсон мөнгөө хуваахар болдог. Мань хүн мөнгөө ингээд авангууд алга болчих болохоор авахгүй гээл. Харин хажуугаас нь нөгөө цэнхэр үстэй охин чинь би мөнгөний аваад хатгалчий гээл. Уйлж мүлээд эцэст нь хатгалахаар болдог. Мань бүдүүнээд ч идэх юм авч өгөөл. Ярддаг шигээ би баян чи ядуу гээл. Юм авч өгсөн баярлаа гэж хэлэхгүй мөө гэж байгаа л хэлүүлээл. Тэгж ярьж байхдаа нөгөө цэнхэр үс чинь нэг юм мэдэж авсан гэж хэлдэг. Гадаа төрхөө бууруулвал бонус оноо нэмэгдэг гээл. Тэгсэн гадаа төрхөө 16 хасах болгосон гинэ. Харин чадвараа сонгохдоо хөөхөн болмоор байна гэж хэлсэн байдаг. Мань хүнч тэр дотроо би нэрээ тэгж болох байсан байж тээ гээл. Цэнхэр үст ягаад ч юм би муутай юм байна л да. Өмнөх ертөнцөөс ирэхдээ 16 настай байсан шүү дээ. Мань хүнч тэр бурхан буддаа гэж байдаг бол гээл. Би муутай болохоор л тэгж байгаа. Тим гинэ цайлган болохоор хүмүүсийн олз олно гэж бодоод тэгснээ би ч нэр бурхан штэ гээл. Юуны тулд бурхны цолтоо молтоо билээ гээл нүрээ ууч гараал. Дараа нь тэгээд цэгэр үстэг би чиглүүлэх ёстой байна гэж боддог. Дараа нөгөөд чинь цугларч хуралдаж байгаа болтой. Нэг тийшээ явах байгаа болтой ярилцчихдаг. Үүний түрүүнд зэвсэг хувц сэдэр аавна гээл. Нөгөө гур нь болохоор тулаанч дайчдын хувц авсан бол цэнхэр үст шидтний хувц авсан байдаг. Тэгэл очих газраа газрын зургаар тэмдэглээл. Тэгсэн цэнхэр үстээс гаргаж ирээд шар үстээ цуггийн нэггээр тоглох уу гээл. Яаж ин дээсийг авсан гэсэн чинь зэвсгийн дэлгүүр орохдоо анх мончог авах гэсэн байл л да. Мань хүн компо хэрэглэхэд энийг ч ашигладаг штэ гэл. Тэгэхэд авах гэж заахад нь мань хүн өөр тишээ заагаад хажууд нь их дээсийн сонгожээ. Тэгс нөгөө худалдагч чинь энэ яг зөв сонголт чинь байна мэн гээл сонин юм яриад идэг. Чи ингийн хүн биш болтой молтой гэж идэг. Харин мань хүн дээс яаж өсөрдгийг зааж өгөө гэжсэн чинь цэгрүүс шар үстэй найзалбаар байна гэжсэн байлээ л. Тэгэл цуг дээс тоглож байгаа нь. Гэхдээ шар үст өмнөх амьдралынхаа нэрээ нууцлалт юм байл л да. Цэнхэр үстэд ерөөсөө нэрээ хэлж байгаагүй гинэ. Тэгээд дахиад жинхэнэ нэрээ юу гэдгийг асуусан чинь доошоо ураагаа алд. Би ихтэй чамд хож бодож олсон риз гээл хэлсэн чинь дээсэр үсэрч ихт айгүй хүчтэй дээш үсэрчдیں۔ Мань хүн харангуутаа ямар биеийн чадамжтай юм бэ гэл. Анхны тулаандаач бэрчээгүй гэдэг. Тэр чадварыг харсан хүмүүс цуглараал. Харин цэгэр үстийг тоохгүй байсан болохоор нөгөөт чинь нөөлдгөр ойлаа. Тэгэхэд мань хүн гарч ич хэлэхдээ шар үстэд тоохгүй байх чинь бас их шархлуулдаг шүү гэж хэлдэг. Дараа нь өрөөнөх нөгөөд нь захиулдсэн байна. Найзууд бол юм олыг ризэс гээд. Тэгээд цэгэр үс тайхаар гарсныхан дараа шар үстийг гаргаж ирээд тэгсэн тусдаа өрөөнд уулзъя гэдэг. Дараа нь уучлаарай гээл. Тэгээ хэлсэн гол зүйл нь болохоор өмнөх амьдралын нэр мэрийг бүгдийг мэдчихэдэг цаа. Дөрөвдүгээр анги маань эхлэхэд манай бүдүүн олон шар үстэй охин яриадсан согсож идэг. Энэ шар үстийн жинхэнэ чадвар нь болохоор хүний доторх оюу санаагийг уншдаг гинэ. Мань хүний үзүүлэлтүүдийг ч мэддэг болж таарж байгаа. Нөгөө нэг цэхэр үстэй охин байдэн штэ.
Өмнөх амьдралдаа амар том гинтэл авч исэн гинэ. Яагаад тийм зүйл болсон гэвэл надаас болсон гээл. Хэмэл оюун ухааны AI төслөөс болоод компани дэлбэрсэн юм шиг байдаг. Энэ шар үстэй эмэгтэйгийн бүтлгүүтээс л болоод ерөөхдөө дэлбэрсэн. Тэр дэлбэрэлтээс болоод тэр цэнхрүүст амар гэмтэл аваад босч чадхааргүй болсон байсан билээ. Мань хүнийч тэр охин тусалж байгаа гэдгийг мэдж байгаа. Оюун ухаан санааг нь тэр чигээр нь хуулаад өмсөлдсөн. Хийсэн үйлдэлтэй гимшээл ерөөхдөө бол ойртдгүй л байсан билээ. Тэгэхээр бүдүүний тэлэгтэй үнэндээ бол найзалмаар байна гэж хэлдэг. Тэгснээ үсээ тайраал. Тэгснээ би шийдвэрээ гаргаж ийн гээл. Нөгөө охин чинь богино чүс чам зөхөх гэж хэлсэн байдаг. Тэгээ шавж болон амтд тусдахаар явнаа. Үсээ тайруулсныг хараад нүүд чинь зөхөж байна гээл. Нөгөө цохир үстэй охин чинь овошид ашигладаг болжээ. Анхныхаа шидийг ашиглаж нэг амтаа устгаал. Араас нь дайрсан амтныг ном сумаараа шар үстэй охин чинь харвал. Тэгж явсаар нэг модон доор отголох газартай болно. Тэр газар дээрээ хоноглохоор болж байгаа. Тэгэд идэх юм олох хэрэгтэйгээд нөгөө цохир үстэй охин чинь загас өрөө гээл. Мань бүдүүний чинь бүр аавших нөгөмж. Юм минь араас нь зөөж мөгөл. За тэгэл нөгөө чинь загас өрөө сууж байна. Гэхдээ ямар ч өлегтэй загас өргөдөггүй. Усны цаанаас харагдж байгаа мөртлөө л баригдахгүй. Тэгсэн гинт нөгөө охин чинь амархан уйлждгаа болмоор нь гэж хэлдэг. Харин мань бүдүүн болохоор хэрэггүй гэл. Уйлхэн зүгээр зүйл гэж хэлж байгаа. Тэгэл явжсэн чинь шар үстэй охин хүрээд ирнэ. Загас барих гэсэн чинь баригдахгүй нэгсэн чинь ном сумаараа харвал. Тэгээ дөрвөн загас ном сумаараа харваад өгчдээ. Цэрүүстэй охин төрүүлж загсаа байж өгөр явхад нөгөө шар үстэй охин чинь бүдүүнээс намайг нууцлаарай гэж хэлдэг. Хэрвээ миний талаар мэдчих юм бол дөрүүлэх юм баг буртарч магадгүй гэж хэлж байгаа. Хоноглох газартаа нөгөө чинь буцаад хүрээд ирнэ. Тэгтэл нөгөө чинь хоолой ичсэн сууж байна. Тэгэд хоолой идэнгээ ярилцаал. Мань хүнч дотроо ярьж байгааг сонсоол. Энэ яг ахлагч болоход тохирсон нэг юм гэж бодож байгаа. Одоо болохоор нэг улсыг зорж явж байгаа штеп. Тийшээ очих ямар зоригтой мөрлөгтэй гэж асуугаал. Тэгэл ижсэн чинь шаргацсан эмэгтэй хүрээд иртийн араас нь нэг аялагчтад хөөгдөж ирсэн болтой. Нөгөөдийн ч тэр тааруул хааландаа гэл. Энэ эмэгтэй ч гэсэн энэ ертөнц рүү зугтаж ирсэн. Өмнөх амьдралдаа найз залуу царайлаг эмэгтэйтэй солилцсон гинэ. Чамааг бодвол царайлган дээр гэл. Тэгэд энэ ертөнц рүү орж ирэхдээ онцлог зүйл дээр нь царайлаг эмэгтэйг харуул бүлж аландаа гэсэн мэдэг. Тэгэл мань цэхүр үсдэг харангуйтай сүнсэн болол. Нөгөө шар үстэй чинь бодлол уншдээ штэ. Тэгэд онцгойлох зүйлийг харангуйтай шууд л мань бүдүүнэд хэлээл. Мэдээж мань цэнхэр үстийг ч гэсэн бай болно гэж бодож байгаа. Тэгэл бүдүүнээ шар үстэй хоёр чинь нөгөө эмэгтэй чинь хараан даваад ямар нэгэн зүйл хийвэл хөдөлж эхлэн гэж бодож байгаа. Шар үстэй охин ч бас зэвсгийг авчихсан байдаг. Хоёулаа хоолоос ажиглал. Зэвсэггүй ч гэсэн ямар нэг үйлдэл хийвэл бид нар ч гэсэн дайрч эхлэн гэж бодож байгаа. Харин цэхэр үст олон царайлаг залуу хоёр тэр эмэгтэйд бүр сайхан хандаад идэг. Тэгснээгэнд нөгөө эмэгтэй чинь гол руу явж усумаар нь гэснээ мань цэхэр үстийг дагуулж явах оролцож байгаа. Мань царайлаг залуу би зсэн цуг явъя гэсэн чинь чи шалиг юм уу гээл. Тэгж хэлүүлсэн нөгөөдөг чинь сарайн бараагаал доош өнөдөгдөг. Мань бүдүүнийсэн санаа зовоол араас нь очих гэсэн чинь цэхэр үстэй охин чинь таачсан шалиг юм уу гэдэг. Харин нөгөө шар үстэй охин чинь нөгөө эмэгтэй ч мөр алах га царайлцсан явждаг. Тэгэл нэг эмэгтэй чинь цэхэр үстийг дагуулаад за явъя гэл. Мань хүнч тэр баларлаа шүүгээд араас нь явах гэтэл нөгөө нэг царайлаг залуу чинь болохгүй нэр хүндээ бод залуу юм гэж байгаа. Харин мань бүдүүн болохоор бурхныхаа чадварыг ашиглаад нэг их найт хурдтай найш цаашаа болоод байгаа байхгүй юу. Харин нөгөө царайлаг залуу чинь нүд ирээлжлээд авах юм гээл. Тэстэ унтг гээл унтуулцдаг чадвар ашиглаад. Харин мань цэхэр үстэй болохоор гин цайлган 17 настай охин штэ. Эдийн нөгөө эмэгтэй чинь цайлган сэтгэлийг хараад халлах хүсэл байхгүйсэн ч гэсэн онцгойлох хэсэг дээрээ яахын аргагүй бичигсэн болохоор дайрхаар л болж байгаа. Нөгөө цэхэр үстэй охин чи би муу зүйл хийгээгүй штэ гээл. Тиймээ чи хийгээгүй гэснээ би өдөг болтол царайлаг охтуудыг алсаар исэн гэ. Тэрэн хөөгдөд явж исэн аялагчт нь болохоор багийнх нь нэг шидтэн охиныг алдсан юм бэлээ. Тэгэл яг дариж яхад нь шар үст ном сумаараа зэвсэг нь хаагаал. Тэгээд сумаас нь болтож байгаа дахиад зэвсэг авах гэтэл мань хүн гарын бариад авдаг. Мань бүдүүнээ зэвсгээ гаргаж ирээл дуусах гэтэл мань цэхэр үстэй охин чинь баахан гэрэл цацруулснаа сахиусан тэнгэр болоод хувирчдаг. За энэ хүн надад амжилтлаг маань дуусж байна. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү урдан үзэхээс лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.